Би үнэхээр их ядарч байна. Бүх зүйлээс яг одоо хийж байгаа бүх зүйлээсээ салгаж байна. Өнөөдөр уг нь их гоё өнгөрсөн. Би өнөөдөр ажилласаа жоохон хоцорсон. Тэгтээ яг цагтаа амжиж очиод ерөнхийдөө бол маш дайггүй эхэлжсэн энэ өдөр. Яг л үргэлжлээд бүх зүйл хэмээн ямар ч асуудалгүй их дайггүй явжсэн. Тэгээ ерөнхийдөө мэдээж ажиллагаараа ажиллаад дунд нь хүлээлт байсан. Хүлээлтэндээ цуг хамт ажиллаж байсан ахтайгаа цуг хийц хүржсэнаас гээд зүгээр бисээ ороод хэдэн цаг тоглоод тэгээд ерөнхийдөө буцаад ажил дээр очиод үргэлжлүүлээд ажиллаа хийгээд өнөөдрийн ажлаа дуусгасан. 6 цаг 7 цаг гэж яхад өнөөдөр дууссан баг. Тэгээд ерөнхийдөө бол за өнөөдөр ингээд дайггүй өнгөрлөө харьцангуй бас ачаалалч гайгүй байлаа. Ерөнхийдөө би хүртэл ажил дээрээ ерөнхийдөө дээрдээд байгаа юм байна да, асуудалгүй байгаа юм байна да гэл амар ерөнхийдөө өөртөө ч гэсэндээ ихтэй болоод бүх зүйл дайггүй яваад байгаа юм шиг санагдсан. Гэхдээ надад нэг айдас байсан. Тэр айдас нь юу гэхээр бүх зүйл дайггүй байгаа учраас ямар нэг муу зүйл тохиолдондоо гэсэн айдас байсан. Яагаад ч юм зүгээр л хитрхи гинт ингээ бүх зүйл асуудалгүй айгүй сайхан айгүй дайггүй байгаадсан болохоор би зүгээр за яг нэг юм болно. Яг л нэг юм болж таараа тэр нилээн л намайг зовоох эсвэл нилээн л ядаргаатай зүйл байгаа гэж би бодож байсан. Тэгээ ерөнхийдөө энэ өдөр өнгөрөөд орой боллоод ажил дуусаад за ерөнхийдөө гайгүй ч юм уу магадгүй өнөөдрийг гайгүй давчих юм шиг байна да. Өнөөдөр гайгүй бол ерөнхийдөө гайгүй байх. Өнөөдөр жоохон тиймэрхүү зүйлс магадгүй гэртээ харсны дараа болж магадгүй байх гэсэн зүгээр жоохон зүн татчихсан гэх юм уу. Тэгээ ерөнхийдөө яг метроны буудлын руу ороод ингээд яг харихажсэн чи юу болсон бэ гэхээр би мэдээж төрөвч алга болгосон. Дотор нь миний Монгол дахь карт, одоо хэрэгжилж байгаа карт, миний иргэний үнэмлэх гэх юм уу солонгосын байсан. Тэргээд би гэртээ харж чадахгүй гацалтанд ороод хамт ажилласан таньдаг хахаасаа ерөнхийдөө бол мөнгө зээлээд тэгээд мөнгө болон метроны карт зээлээд арай гэж нэм гэртээ ирсэн. Тэгээ би зүгээр амар залхаж байна юунаас вэ гэхээр миний хувьд бол энэ бол амар ядаргаатай асуудал. Магадгүй өөр хүмүүст нэг амар асуудал биш байж магадгүй л дээ. Гэхдээ би зүгээр л цаг зав гарвал ажил нь байвал би зүгээр ажиллах хэвээр. Яг гэвэл бүх зүйл зарлага байгаа учраас намайг цаг хугацаа хүлээхгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр хэрээрээ дахиад зарлагууд намайг хүлээж байгаа гэсэн үг. Тэгэл ерөнхийдөө бол надад ажил олдох үед би тэр ажлыг хийх ёстой. Тэгжиж би дараагийн зарлагуудаа төлөх ёстой. Тэгтэл би ингээд за банкны карт яах вэ гэж бодоход би зүгээр л үнэлэхэд дахиад алга болгочлоо. Үнэлгээ алга болгосон учраас би дахиад үнэлгээ авах хэрэгтэй, дахиад цэц зураг даруулах хэрэгтэй. Би дахиад ерөнхийдөө бол солонгосын юу гэж хэлэх юм бэ? Ерөнхийдөө солонгосын нэг тийм цэгэр үнэлэх гаргадаг визний тийм газар байдаг. Тэр газар руу дахиж би очиод дахиад цаг аваад ч юм уу эсвэл очиж очрлоод юмудаа бүрдүүлээд маа гэж өгөөд тэгээд дахиж хүлээгээд тэгээд жагд нь хамгийн сонирхолтой нь өнөөдөр 5 дахь өдөр хагас бүтсэнд мэдээж амарна банкны картаа захиалах гэсэн ч гэсэндээ ажлын 3 өдөрт хүргэгддэг 2 өдөр бол батаараа амарна. Тэгээд би дахиад 2-3 хоног ямарч картгүй, өөр ямарч карт байхгүй. Мөнгөө гаргах боломж байхгүй. Тэргээд би тэр бичиг баримт тэр зүйлүүдийг хөөцөлж явахад би дахиад ажиллах боломжоо алдна. Дахиад би ажиллах боломжтой байсан ч тэр боломжуудаа алдна. Тэр зүйлийг хөөцөлдөх ёстой учраас за боли найзуудтайгаа энэ тэнд гараад энэ тэнд суулаа гэж бодоход надад үнэлэх хэрэгтэй, үнэлэх байхгүй би сууж чадахгүй. Бараг үнэлэх шалахгүй газар орох ёстой ч юм уу. Зураг үзүүлэхээр зураг харахгүй гэдэг. Ингээл дахиад бөөн асуудал би нөгөө нэг ажлаа давхар хайх ёстой хүн чинь ажлаа хайж чадахгүй нөгөө зарлагууд нь гарсаар
дахиад нэмж зураг мураг инээ тэрэ гэж дахиад л зарлага гарна. Зүгээр л амар залхаж байна. Би баг сүүлийн мэдхгүй сүүлд хамгийн сүүлд хизээ нэх амар бүтэн нойр аваад юм уу амар сайхан амарсан бол ерөөсөө санахгүй байгаа. Ядаргаанд орсон нойрны асуудалтай байгаа. Миний нүд хүртэл ингээд улаастай ингээд ерөнхийдөө бол байгаа. Үнэхээр бүх зүйлээс салхаж байна. Байнгын ажилдаа биш ерөнхийдөө давхар ажиллаа хайх хэрэгтэй. Очиод ажилдаа сайн ажиллаа хичээнгүйлэн хийх хэрэгтэй. Сүүлийн хэдэн 7 хоног хэдэн сар 5-аас илүү цаг нойр авсангүй маш их ядарч байна. Тэгээ зүгээр л энэ бүхнийг хийж байгаа шалтгаан зүгээр л мөнгөтэй. Би мөнгөө хамгийн аимшигтай нь би тэр мөнгнөөсөө өөртөө нэг ч төгрөг зарахгүй байгаа л гэд бод. Би өөртөө хамгийн сүлд хизээ шин хувцс ч юм уу адаглаад оймс авснаа санахгүй байгаа. Би бүх мөнгөө чадхаараа хэмнэх гэж чадхаараа өөрөөсөө хүртэл харамлан байран хэмнэх гэж оролдож байхад хаанаач хүрдэггүй. Дахиад л мөнгөний асуудал, дахиад л толгойн өвчин, байнгын мөнгө. Ашгүй нийгэм нь болж инда гэж бодоод л те. За энэ асуудлыг дараахан шийдэж болох юм байна да. Одоохондоо арай гайгүй юм байна да. Чи төрхөн зур наанаа намайг хүлээгээд байж байгаарай. Би удахгүй чамайг шийднэ. Тэр болтол би эхлээд энэ асуудлыг ядаж нэгтэлт нь гаргаадахыг хүлээж байгаарай. Төрхөн зур гуйж ийн гэдэл. Тэгээ явж идэл зүгээр л бүр 7 дор асуудал гарч ирдэг. Тэгээд тэр бүр 7 дор асуудал нь нөгөө хоёртоо бол маш хүн дээр нөлөөлдөг. Яг миний ингээд юм алгасан, алга болгосондоо яг адилхан. Өөртөө нэг ч төгрөг зарцуулахгүй байгаа мөртлөө байгаа бүх мөнгө өөртөө нэг ч төгрөг зарцуулахгүй байгаа. Тэгснэ зүгээр бүх мөнгөө зарлагтаа зориулж байгаа. Бүх цаг заваа ажилдаа зориулж байгаа. Бүх биеийн тамирыг ажилдаа зориулж байгаа. Өөртөө чөлөөт цаг зав бараг л өгөхгүй байхыг хичээж байгаа. Зүгээр л мөнгөний төлөө. Гэхдээ эцэстээ яг юуны төлөө те? Яг яах гэж? Би хамгийн сүүлд хизээ нэх амар тайван гоё ямар нэгэн мөнгө төгрөг асуудал бодохгүйгээр ингээд толгоон амар инээгээд сууснаа ч юм уу толгоон амар өдрийг өнгөрснөлөө санахгүй байна. Үнэхээр сайн мэдэхгүй байна. Эцтэй гэж хэлгээ зүгээр л энэ бол зүгээр л цаас. Нэрээ шүү энэ бол зүгээр л цаас. Би зүгээр л дулаахан байртай байх гэж зүгээр л идэх хоолтой байх гэж зүгээр л орших гэж те амьд байгаа гэдгийж барыг нотлох гэж ч юм уу. Зүгээр энэ зүйлийн хойноос хөөцөлдөж байгаа. Тэрнээс биш энэ зүйлээр өөрийгөө баярлуулад эсвэл өөртөө наагаад гоё enjoy хийж амьдарч байгаа юм биш байхгүй. Биш байхгүй юу? Зүгээр л энэ бүх зүйлээс салах чинь би зүгээр болдог бол энэ бүх мөнгийг зүгээр л бүр ингээд нэг бол өөртөө бүгдийг зарцуулаад оргуу хоосон зүгээр гудамжинд суумарч юм шиг. Эсвэл бүгдийг нь би зүгээр ингээд нэг дор базаад ингээд нойл руу хийгээд урсгачмаарч юм шиг. Энэ нийттэй байгаа шүү. Үнэхээр ядарч जैन, үнэхээр залхаж जैन. Үнэхээр сүнсийг минь өхүүлж чадчихээн. Үнэхээр өөр зүйлд анхаарах боломжгүй болгож जैन. Хэр удаан үргэлжлэхийг ч мэдэхгүй байна. Дээрдэх талаарч барыг бодгоо болж जैन. Амьдралын хэмээ яг л энэ чигээр өнгөрч जैन. Зүгээр л амар ядарч जैन. Бүгдийг болмоор санагдаж байна.